Сайн басхан та бүхэн дөрүүдийн мэндийг хүргэе. За би өнөөдөр та бүхэнд 83-ын бусдын гайхалтай шинэ ухаалаг функцийн тухай тайлбарлах гэж байна. За энэ болохоор Spotlight гэдэг функц байгаа. За өмнө бид нэр авахад жолоодох чадвар ихээр шаарддаг байсан ийм хүндрэлтэй зурглуудыг Spotlight тусламжтайгаар маш амарханаар авдаг болсон байгаа шүү. Өмнө одоо энэ битийг тойрж авахад хажуу яванга камерыг бас давхар удирддаг байсан бол энэ удаад бид зөвхөн дроноо удирдахад болно. Камер маань сонгогдсон байгаа бит болон объектаас ерөөсөй гарахгүй гэсэн. Дрон маань хажууд тойрсон тусаа өөр автомат. Бид нэр камерыг бас удирдах шаардлагагүй. Хажууд шиг явхад хангалттай шүү. За энэ болохоор ингээд жигд хурдтай ингээд хөтлөөл бас маш амарханаар энэ авахд болсон байна шүү. За би ингээд хажууд авсан байна. Өөр ямар ч юм дараагүй. За дрон маань ингээд хажууд шиг тэр объектыг тойроод аваад байгаа. За жишээнд би өндрөө нэмээд урагшаа дарыг. Өндрөө нэмэхэд камерман тэр объектыг л авч байгаа жишээ. Бид нэр дахиж гимбалыг доошоо дарж өдөртөх шаардлагатай. За ингээ урагшаа дарахад камера мөн тэр битийг л аваад байна ерөөсөө. За ингээ үед бол камера урагшаа авчихдаг байсан бол одоо бол тийхгүй. Тийм сонгогдсон байгаа битийг л ингээ л аваад байна. За би дахиад хажууд дарлаа. Одоо тойрно. Өөр автоматар тойроод аваад. За зургийг ингээд юм амархан болсон байгаа юм да. За би зөвхөн хажууд авсан байна. За одоо Spotlight-аас сонгогдсон байгаа. За би газрын зурган дээр яаж иргэж байгааг нь хаа хүнд харуулъя. За сая би зөвхөн хажууд авсан. Гэтэл тэр сонгогдсон байгаа битийг л тойроод аваад байна. Одоо би дахиад зөвхөн хажууд дарна. За тэрэнгуудаа дахиад зөвхөн тэр сонгогдсон байгаа битийг л аваад тойр хэлбэрийн хөдөлгөөн дахиад хийчихсэн. Тэгэхээр тойрсон дүрс л авч байгаа гэсэн. Spotlight-ын зөвхөн хөдөлгөөнгөө бит биш, хөдөлж байгаа битийг хүртэл. За ийм хэлбэрээр ингээд авах боломжтой шүү. Бид нь одоо болохоор машин даах гэж байна. За машин маань бол тэр байна. За ингээд хөдөлгөөнд битийг дагуулж явна.
тийм.